За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргье. Хоёрт нь шинэ оны мэндийг хүргэе. Миний хоёр хүүхдээ. За. Оноо сайхан гаргацгаав уу хонгорууд минь. Хонгорууд минь. Бүртгаас алцгар цаа хөдлөд байх юм. За бүгдэнд нь тэгээд өнгөрсөн жилдээ маш мундаг байцгаалаа. Тэгээд энэ жилдээ бүгдээрээ алаадаг. Өнөөдөр бол 1 сарын 1-ний өдөр. 1 сарын 1-ний өдөр би нэг тийм амар цоошин ариун санаа, цоошин би, цоошин хоёр хар муур гимээрг байгаа хгүй зүгээр л. Өнгөрсөн жил хичээл хичээ тий өдөр болгон хичээл тэгэхэд л хангалттай болно гэж би бодоод байна. Тийм учраас бөөнөрөө маш сайн энэ жилдээ хичээх ёстой зүйлсүүд дээр сайн хараад лаглаг байцаагаараа бүгдэнд нь хайртай шүү. Оноо юу хийж гаргацгааваа тэгээд бүгдээрээ л гоё баярын ширээн дээрээ ээж автагаа гоё гаргацгаасан байх гэж найдаа. Тэгээд наад митийн гадаад оюутнууд бол тэгээд тэр хүн тэндээ тэгээд шоуд хийгээд гаргацгаасан байх гэж бас бодож байна. За миний хувьд бол нь штэ. Миний хувьд бол маш лүүсэр гаргасан. Лүүсрээс гадна ингээд амар 50 оноо гаргасан гэх юм уу? Одоо ингээд өнгөрсөн жилүүдийг хараад хахад бол би ч угаасаа юм хүн штэ. Тийм учраас энэ жил жоохон 50 байхыг хүсэхээс гадна аргагүй байдлаас болоо жоохон 50 гаргацсан гэх юм уу? Аргагүй байдал нь юу байсан бэ гэхээр одоо бид нар чинь манай ажлынхан чинь 12 сарын 30-нд ажиллаад тэгээд ажилтангуудаараа тэгээд дээрэс нь манай байнгын үйлчлүүлэгч нар дээрэс нь манай бас бус найзууд ингээд бөөнөрөө нийлж ер нь бол ингээд шинэ жилдээ тэмдэглэсэн байхгүй 31-нд ажиллахгүй амрах гад. Тэгээд 31-ний өдөр болохоор одоо тийм 4 сонголт байсан. Одоо шинэ жилээ хийж болох үз. Яг энэ дөрвөөс би өөрөө сонгох хэрэгтэй байсан байхгүй. Нэг нь болохоор өмнөх бичлэгээрээ ярьсанчлан Сережа дуучингийн тоглолт байсан байхгүй. Хоёр дахь нь болохоор одоо энэ Солонгост байдаг одоо гадаад оюутнуудын холбоо молбоо гэж байдаг. Тэндээс зохион байгуулагдсан нэг жижигхэн шинжил байсан. Тийшээ явж байгаа ингэж ангалж тангалцд юм уу гэж би бодож байсан юм аа. Гурав дахь нь болохоор манай бүлгийн нэг хэсэг бүлгийн найзууд болохоор бид хэд пеншн энтер аваад гой газар гой ингэ ширээ мөрөөд засаад амар гой ингэ тэмдэглэе гэж ярьж ирсэн. Дөрөв нь болохоор би зүгээр л ингэ 50 амгалан хоёр хүүхэдтэйгээ ингэ оноо ингэ 50 байж гаргая гэж би бодсон байхгүй. Гэхдээ мэдээж миний хувийн бол ангалж тангалцахыг сонгоно гэсэн үг шүү дээ. За тэгээд жоохон биеийн байдал жоохон таархан байлаа. Жоохон зараатай байлаа. Тийм учраас тэгээд гэр орноо сайхан цэвэрлээд өөрөө сайхан цэмбигээд маш гоё 50-аар оноо гаргах чидаа үү гэж би бодонгуудаа хоёр хүүхдээ найзлуудаа дагуулж яваад тэгээд найзлуудаагаа хоёр хүүхдтэйгээ найзлынхаа мууртай ингээд ерөнхийдөө зүгээр л гэртээ байж оноо гаргацгаацсан. Одоо ялангуяа Солонгост нэг тийм он гаргах шампасыг буудуулж муудуулаад 3 2 1 энтер тэгснээ өвлийн өвөө ингээд гоё бэлэн мэлэг өгдөг тийм бол юу ч байдаг байхгүй. Тэгээ нэг талаараа би бас бодлоо л да хэрвээ би Монгол найзлуудтай байсан бол би худлаа өнө гэртээ ширээд цааш шампасыг буудуулах байсан гэж би бодсон. Тэгээд өчтөрийн хувьд бол ямар ч наастаргүй манай найз залуу тэгээ жоохон мэдрэмжгүй царил бага тоглоом компьютер дээр тоглоол лээсэн. Тэгээд энэ хоёр муур манай тэр үний мууртай таарахгүй ингээд амар гуруулаа хоорондоо гурван талаас гэл том нь болохоор арай гайгүй том нь болохоор угаасаа тэр мууранд хайртай нөгөө нэг юу өнчин хайр ягаад тэгэхээр тэр одоо хөвшин муур штэ эмхтэй муур ахгүй энэ болохоор анх нөгөө нэг заслага энтрийг хийлгүүлэхээс өмнө тэднийд нэг удаа очижсэн байхгүй тэгээд аашаад нь одоо манай хүний муурыг аашаа гэдэг байхгүй тэгээ маань энэ мууны болохоор тэр аашаад нь амар дуртай хайртай нөгөөс нь тоохгүй дээр ганцаараа ингээд тийм баялаар тийм ийм мяа биш зөө ингээд яг ийм хоолойгоор ингээд дагаал гүүчин заяа шүнжэнгөө нөгөө нэг ааш муутай муур нь ингээд ярхирч архирч тэнгүүд энэ манай баг болохоор угаасаа надаас муухай штэ амир тийм муухай аштай муур ахгүй. Тэг ингээд гурван талд ингээд бие дунд ингээд амар стресстэйд ёо ингэж тэнэгтгээ мэдсэн бол зүгээр найз нөхдөдтэйгээ ч юм эсвэл тэр ямар нэг тоглолтын дээр очиж жоохон талчамчдаг гэж би бодоод. Тэгээ бас бус нэг ганц нэгээрээ нийлдэг найзууд маань болохоор хийцгүү бөөнөрөө юу ч хамаагүй хийя тоглолт хамаагүй үзье хааш хамаагүй явъя гэд. Тэгээ явж бол чадсангүй. Тийм гинт ингээд наастар амар унаад миний
Яг ингэ зүгээр ганцаараа ингэ баймар санагдаж ингээд хөвшрөөд байгаа юм яагаад. За тэг ямар ч тач оноо ингээд гаргасан. Гэхдээ юу ч тийм ширээ мэрээ засах юм юу ч байсангүй жоохон иймэрхүүл гаргачлаа энэ жилдээ. Гэтэ энэ жилдээ маш тайван байхаа орж гарахгүй ууж идэхгүй маш тайван байгаасай гэж одоо ерөөгөөд би тиймэрхүү маягаар оноо гаргацсан байхгүй. За тэгээд сторинуудыг харсан. Хүмүүсийн сториг харсан чи ямар ч гоё оноо гаргадیں۔ Тийм. Тэгсэн чинь би стори дах юмгүй. Манай стори дах ганц 2 дэ зодолтой дах юм аа илүү. Тийш ёо. Стори дах ганц 2 зүйл маань энэ 2 маань л байлаа. Тэгээд ямар ч сан өнгөрсөн 24 онд бол 2 муртага маш жаргалтай, аз жаргалтай үнэхээр гоё жил байлаа. Тэгээд 24 оны хувьд ярих юм бол миний 24 онд хийж бүтээсэн гавьяа байгуулсан зүйлсүүд гэх юм бол та нартайгаа уулзсан байгаа. YouTube-ыг эхэлсэн. YouTube-ыг чи 24 оны 6 сард эхэлсэн баггүй юу? Тэгээд одоо ерөнхийдөө эхлээ 6 сар одоо баг гарчлаа. Тийм ээ. Тэгээ бөөнөрөө ганц юм ч гэсэндээ маш сайн хийсэн байна. Тэгээд 2 дугаар болохоор манай баг муураа чиндээ 24 оны 1 сарын 15-нд дагуулж ирсэн баггүй юу? Тэгээд 3 дугаар гэх юм бол сургууль соёл асуудал шийдэгдсэн, төгссөн. 4 дугаар гэх юм бол яг уу фитнестэй багшлаад ингэ явж байгаа. Баг зэрэг ингэ жижигхэн карьерны нэг тийм ийм үндэс шүү юм ингээд суугдчих юм гэсэн үг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол энэ 24 оны үед бол үнэхээр ийм тайван амгалан маш их гоё шоудалтай айгу гоё тийм гоё жил байлаа. За 25 онд бол зүгээр л хэдүүлээ өдөр болгон хичээхэд хангалттай байх гэж би үзээд байна л та. Тэгээд 25 онд хэдүүлээ чадвал 100,000 subscribe хүрээд чадахгүй бол одоо тэрлээд ямар амаатай юм. Тэгээд 25 онд бол бичлэгээ амар гоё сайжруулъя, айгу гоё контентын дээр ажиллая. Маш тийм цэгцтэй явъя гэж би нэг бодсон баггүй юу. Тийм. Тэгээд зүгээр та бүхэндээ ингээд гоё шинэ оны мэндийг хүргэх гээд ингээд камера асаасан юм аа. Та нар одоо надаас ямар үнэртэж байгаа үнэртээсээ. Би бүр өөртөө бараг дурлаад байна заяа. За, тэрнээс гадна 25 ондоо би шүү дээ. 25 онд би зүгээр л ингээд амар секси, амар гоё, мангар эмхтээлэг, амар мөнгөтэй халуухан давшилмаар байхгүй юу? Окей, ойлгож байна уу? Халуухан давшилмаар. Одоо ингээд би бодлоо л та. Яг 25 он гэл пүн гэл гарсан ямар ч тийм уур амьсгал байгаагүйс гадна яг ингээд 2025 он гэж бодонгууд одоо 2000 оны манусын үеийнхэн ч ер нь бол 25 таа болчлаа гэсэн үг шүү дээ. Ямар ч хүсээгүй нэг наслалт ингээд нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд цагаан сар болох юм бол хүсээгүй дахиад нэг наслалт нэмэгдэн тэр үргэлжлээ 26 настай болчихж байгаа байхгүй. Тийм. Одоо 25 6 нас гэдэг бол ерөнхийдөө аягүй гоё хүүхний нас гэж би боддог байхгүй. Яг нэг тийм гоё ани нарын насыг би 25 26 гэж би бодод байдаг байхгүй. Идрод дахин ярьдгаар. Тэгээд тэгсэн чи одоогийн миний байгаа байдал нэг тийм одоо л ингээд 25 ингээд биологийн нас маань ингээд 25 хүрчээд байгаа мөртлөө миний ингээд оюун ухаан иймэрхүү боддог зүйл, сэтгэж байгаа зүйл, хийж байгаа зүйл ерөнхийдөө 17 наснда гаццсан юм уу гэмээр би байгаад байгаа байхгүй. Тийм жоохон хүүхд. Ер нь би юм жоохон хүүхдэрээ баймаар байхгүй. Хүүхдэрээ л баймаар байна. Хөвшрмөөргүй байна, том болмооргүй байна. Тийм. Тэгээ одоо 25 онд одоо тэгээ яах вэ? Нэгэнт ингээд 25 26 өчөж байгаа юм чинь гоё халуухан секси новшлуулъя гэж би бодоод байна л та. Тэгтээ хамгийн гонигтай зүйл нь юу байсан бэ гэхлээр одоо Солонгост чинь уг нь бол ингээд яг 12 цаг тэгдэг мэд болонгоо тэгээд энэ тэндээ солиот молиот ингээд амирх буудуулж модулдаг байхгүй юу. Тэгээ саяны яг онгоцны одоо ослын тийм улмаас болоод Солонгост гашууд л явагдаж байгаа 1 сарын 4 болтол тэрнээсээ одоо улбааллаад ингээд ерөөсө солиот молиот буудуулсангүй уур амьсгал дээр бүр уур амьсгалгүй байлаа. Тэгээ одоо манай Монголд ч юм бол ингээд гол цасан өвөө гэл тэгэл гэр оронд аав нар ингээд солиот молиот буудуулаад ингээд шампасаг буудуулаад нэг тэгдэгтэй. Ерөөсө Солонгос хизээш тийм байдаг байхгүй юу. Тэгээ жоохон Монголынхон шинэ жилийг ингээд он гаргалтаа маш их дурслаа. Тэгээ ингээд бодоодсэн чинь би 11 настай байсан юм аа. 11 настай. Тэгээ манай гэр бүлийнх ерөнхийдөө бөөнөр эмээгийн цуглараад ингээд оноо гаргасан. Манай авч айлын ганц эрэгтэй нахгүй юу. Тэгээ аав болохоор ингээд шампасаа буудуулаад тэгээ гар солиод буудуулна гээд.
Тэгээ ингээд манай хүргэн мөргөнүүд тий хүмүүс ингээд солиот буудлаад ахнаар махнаар. Тэгээд тэгсэн чинь манай аав намаа ингээд тэрврээ дээш ингээд шидээд. Тэгэхэд чинь би ингээд амар сонио. Би 11-тэй байгаагүй ягаад ч. Аав намайг тэгэж хангалттай шиддэг байсан гэхээр чинь 8-8-тай байсан юм уу? Магадгүй тийм жоохон л байсан байгаа. Тэгвэл ингээд би ингээд яг солиот руу ингээд очиж барьж авах гээд ингээд амар их дотроо бодож исэн. Тэгэхээр нэг 8-8-тай 7 молоотой л байсан юм шиг байна. Тэгэл аав ээжигээ амар сансаа. Тэгээд аав ээжтэй гоё би видео калтаад ингээд омоны гаргаж байгаа нь харъя да гэж би бол бодчихсон байхгүй юу. Өнгөрсөн жил чинь би чинь учир зүггүй уйлаад бүр ингээд гомдоод дээж аав бид нар шинэ жилээ амар гоё гаргаад бүр гэрт өвлийн өвөө мөвөө ирж мэрсэн дүүт билэг өгөх бохоггүй. Тэгээд тэгсэн чинь би тэрэнд ингээд амар гомдоод барьцаж марцаал уйлж муулаа бүр маяглж өгсөн байхгүй юу. Тэгээд энэ жил нь уйлж уншихгүй шиг хүний үхчийг нэг айтаа хуцаар ирж байгаа шинэ оноо гаргах чадаа гэж бодсон чинь манай ээж аав эрдүүтэй маань хамтдаа гадаадад шинжилгээ гаргах яваад өгсөн. Тэгэхээр ингээд надад тийм ээж автаач ярьж чадаагүй гэсэн үг байхгүй юу. Тэгээ яг хоёр мууртайгаа тэгээ жоохон лүүсэр иймэрхүү оноо гаргачлаа. Тийм. Тэгээ энэ жилдээ ч гэсэн тэгээд амар чимээгүй тайван амгалан байгаа сайл гэж би бодож байна. Тэгээ надад хинч бэлэг өгөөгүй. Би надад бэлэг өгөөгүй болохоор би амар гомдолтой байна. Өөртөө би зур гарын тоос уруул өнгөлөгч авсан. Тэр маань одоохон дараа ирээгүй байна. Тийм. Би 1025 хүрч байгаа гэсэн би тэсэндээ уустай бэлэг аваад баярламаар нь штэ. Гэтэ бага хахад ингээд манай ээжийн ажлын газраас, аавын ажлын газраас ингээд амар том бэлэг ирдэг байсан заяа. Ялангуяа ээжийн ажлын газрын бэлэг бүр тасархай за. Амар том. Одоо би ч өөрөө бас жоох хүүхдээсэн баа штэ. Амар том. Дандаа үнтэй юмуд ингээд амар гоё бэлэг байдаг гэсэн баггүй. Тэгэл тиймэрхүү ээжийн ажлын газрын бэлгийг ингээд бодлоо. Аавын ажлын газар л би зүү дагаа очиждаг гэсэн баггүй. Тэгээд аав дандаа эрэгтэй хүмүүстэй ингэж тийм хамтарч ажилладаг учраас намайг би ч уус багын л гэх ахаа аавын сайнаа гэл яг тэгж гүсээр агаал амар их мөнгөтэй гэртээ ирдэг байсан бэлэг шинэ жилийн бэлэг. Тэгээ нэг юм амар санаанд ороод идэв. Би багтаа амар хөөрхөн хүүхдээсэн заяа. Би багтаа үнэхээр тийм цав цагаан тийм хөөрхөн булцайсан амар тийм хөөрхөн хүүхдээсэн баггүй юу. Тэгээ манай ээж намайг ингээд гангалах амар дуртай. Тэгээ би өөрөө тийм гангалалт даахгүй жоо галтар бацсан байсан байхгүй амар тийм шууд очиод цав цагаан болоод юмсал очиод шавар маавар дээр тоглолцдог. Тэгээ нэг аав ээж бид гурав ээжийн маань дарж өгсөн битэрийн зураг байдیں۔ Би нэг 3-тай юм уу 4-тэй юм уу амар хөөрхөн заа бүр ингээд цагаан болоод юмсод дээгүүр юм ягаан цамц өмсөн заа болохоор гонж өмсөд ингээд суудсан. Би хажууд нь их хөрх ингээд зогссон заа. Бүр ингээд амар хөөрхөн би тэр зургийг авбал танад харуулнаа заа юу. Тийм тэгээ шинэ жилийн маш их дурсамж бодогдлоо тэгээл ангалзаж тангалзаж оноо гаргаагүй дээ нэг тийм амар гомдоод байгаа юм уу яагаад аа тийм бол биш л дээ. Тэгээд та бүхэндээ ингээд амьд минь 25 онтоо золголоо гэдгийг харуулмаар санагтаад. Би гэхдээ ингээд үсээ ингээд залгуулж хараад жоохон эмгтээлэг болчдөг заяа. Ягаад ч юм ингээ нэг ингэж мингээд нэг жоохон ингэж мингээд гэдэг болчтой юм байлээ заяа. Тэгвэл ингээд богинохон өстэй болохоор ингээд сууж байгаа ингээд байсан байхгүй. За тэгээ бөөнөр 25 онд охтууд нь бүгд хөөрхөн болоорой. Залуучууд нь бүгд гоё биштэй болоорой. Ер нь ингээд амар сайхан гоё амьтдууд болоорой гэж хүсье ариун санаанд. За тэгээд 1 сарын 1 бөөнөр алаад өгье. Алахгүй байсан ч болно дөө зүгээр. Тий. Бөөнөрөө зүгээр л жаргалтай л байцгаая. Ирүүл бөгөөд жаргалтай л байцгаая. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ариун санаа байлаа. Дараагийнхаа бичлэгээрээ уулзах та бүхэндээ маш их хайртай шүү.